За амар минь байцгаана уу? За өнөөдөр ярих сэдэв маань эгогийн талаар ярихаар бэлтлээ. Ерөнхийд хоногийн өмнөөс эго гэдэг зүйл надад бас бодогдоод байсан л та. Тэгэхээр энэ яг миний хувьд яг юу вэ? Надад яг яаж нөлөөлж исэн бэ гэдэг талаар энэ сэдвэр контент бэлтгэхэр шийдлээ. За эго гэдэг нь яг миний хувьд болохоор ер нь бол би өөрийгөө бүх зүйлийг мэддэгэ гэж айгүйх тэгж эгоддаг байсан юм байна лээ. За нөгөө талаараа болохоор айгүй тийм өөрийнхөө эгогоо бусдад бас ингэж нялзах гад байдаг тиймэрхүү эготой байсан юм байна гэдгийг би маш тоодоор харж чадсан байхгүй юу. Энэ харж чадсан эго маань за ер нь бол 24 оны сүүл хавцаана ерөөхдөө энэ эгогоо таньсан гэсэн үг л дээ. Тэгэхэд энэ надад ийм байсан юм байна гэдгийг айгүй сайн ойлгож аваад би энэ ийм юм дээр ингэж алдаад бусдтай ингэж харьцаад байсан юм байна штэ гэдгийг ойлгож авсан л та. Тэгэхээр энэ бол миний амьдралд миний туршлагад маш их нөлөөлж исэн. Энэ болох дээр яг сүрэг талаараа ерөнхийдөө их явж исэн юм байна лээ. Тэрийгэ танихгүй би л их чадна гэд айгүй тийм өөртөө хит их бартцсан тийм нэг сэтгэл зүйтэл байсан юм байна лээ. Тэгээ би чинь өөрөө жоохон ингэж юмыг удирдах, чиглүүлэх ер нь тэндээ их өөрөө дуртай. Ер нь миний ордны тал дээр ерөнхийдөө хүний доор ажиллахаасаа илүү хүмүүсийг ингэж удирдах талдаа, чиглүүлэх талдаа ер нь надтай зохицдог байхгүй юу. Тэгээд тэр нь сүрэг тал руу ороод эго болж хуураад тэгээд бусдаа эгодож харьцдаг байсан байна гэдгийг би ойлгож ухаарсан л та. Тэгэд энэ эгогоо таних тулд маш их танихгүй үед нь бол байн над руу ингэж энийг ойлгоод өгөөч гэдэг ингэж цаанаасаа над руу ингэж илгээгээд байсан. Би нөгөөдгөө энэ яагаад ингэж ам бол нэг зүйл давтагтаад ах энэ яагаад ингэж ам бол анхандаа жоохон ойлгохгүй нилээ явсан. Тэгж байгаа сүулт нь эн чинь ийм учиртай байсан юм бэ штэ. Би энийг ойлгох хэрэгтэй байсан юм бэ штэ гэд эгог бол маш удаан хугацаанд би ойлгосон л та. Тийм хурдан таниагүй гэсэн үг. Нилээн олон ямар ч гэсэн 23 оноос хойш гэхэр чи жил гарны хугацаанд ингэж баг 2 дахь жил рүү орох үед би ингэж эгог таньж байгаа байхгүй юу. За би энэ дээр яг ийм том асуудал дээр ингэж эгодож өөрийгөө болон бусдад ингэж онцгүй харилцаа үүсгдэг байсан юм байна гэдгээ таньж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь надад яасан гоё мэдрэмж. Тэгэл яг эгогоо таньснаас хойш маш тийм хүнд ачаа миний зүгээр ингэж би сэтгэл маш олон жил ингэж зууралдаж явж исэн тэр маань яг таниад хажуунаас нь эргэж тэр эгог танингууд нь тэр бодол маань орж ирэх болчихсон. Би тэнд маш их ингэж эргээ таньсандаа маш их талархаж явдаг л та. Тэгээд ер нь бол эго гэдэг зүйлийг ямар олон жил тээж явсан юм дээ. Бусдыг би яагаад ингэдэг байсан юм бэ гэдгээ бясалгал хийж явах хугацаанд л би таньж ойлголоо л доо. Энэ бол миний сурсан, мэдсэн, ойлгосон, ухаарсан маш том сургаал байсан. Ер нь бол ингээд хүн гэдэг бодгаал энэ амьдралд амьдрахтаа ер нь бол сайн сайхан зүйлийг мэдэрч амьдрах үүрэгтэй юм байна л та. Энэ орчлон хорвоо ертөнцид хүмүүний амьдралд ч гэсэн дээ. Тэгэхэд тэрийг ойлгохгүй ингээд яваад байхаар зэрэг дахин ингээд сорилтууд гаргаж ирээд тэрийг ангаагаа чи эдгээгээч гэд ингээд яриад тахт мэдрэхгүйгээсээ болоод тэр нь удаа дараа орж ирээд идэг. Тэрийг би маш сайн ажигласан, ухаарж авлаа л да. Тэгээд одоо ер нь ингээд бодох нэ би ямар сайхан өөрийгөө ямар гоё чөлөөлсөн юм бэ? Бусдыг яасан их гомдоож исэн юм дээ. Би өөрийнхөө тэр эгогоороо бусдыг яагаад ингээд захирах гээд исэн юм болоо? Яг тиймэрхүү үйлдэл надад маш их байсан. Тэгэл таниад ихснээсээ хойш надад тэр зүйл орж ирсэн ч за нөгөө эго ч ороод ирлээ. За ойлголоо гэд. Тэгэл нэг тийм ач холбогдол өгөхөөр болцсон. Тэгэл зүгээр урсгалаараа ингээл урсаа гараа авчдаг болчихсон. Хүчгүй болчихж байгаа байхгүй юу? Таньчхаараа зэрэг орж ирсэн ч хүчгүй. Зүгээр гараа авчдаг. Дахин шалгадаг юм шиг байгаа. За чамдраа ахаад нэг эго илгээлээ. Энд дэр чи яг жинхэнэ эдгэрсэн байна уугүй юу гэдгийг шалгадаг юм шиг байгаа. Тэгэхээр яг тэр үед нь би тэрийг ангаацсан хүн чинь таниад за нөгөө эго ч ороод ирлээ. Гингүүтээ явчихж байгаа байхгүй юу? Ямар ч хүчгүй урд нь болоод эго орж ирэхэд миний чинь бүх бие сэтгэлд мэдрэгдэл ингээл бүх эго гэдэг чинь тийм их бардамлал хүний бие махбодод тийм их гал ирч хүчтэй тийм нэг айгу тийм уур бардамлал ингэж орж ирдэг юм байлээ шүү дээ. Айгу тийм их хүчтэй тийм нэг айгу айхтар тийм нэг мэдрэмж байдаг юм байна лээ. Тэгэл тэрийг таньснаас хойш яг тийм мэдрэмж юуроос орж ирэхгүй сударч
ангаацсан болохоор ерөөсөө чадахгүй нөгөө улаагаал нэг дошг ингээд би хааг эзэлдэг байснаа болоод сударсан тийм мэдрэмжтэй орж ирдэг юм байна лээ. Тэгээд энэ бол тэгээд ангааж чадсан би тэгэл энийгээ ангааж чадсанараа би өөртөө хязгааргүй ихээр баярлаа талархаад надад ямар сайхан зүйлийг би өөрөө олоод таньчваа гэд өөрөөрөө маш их бахархаж яснаа маш их тод санаж байна. За тэгээд энэ сэдв маань ер нь чухал сэдв. Хүн бүхэнд байдаг. Тэгэхдээ өөртөө ажилласан хүн л энийг таньж, ойлгож, мэдэрч, ангааж идгэж чаддаг гэсэн үг л те. Тэгэхээр та бүхэн ингээд тулгарч исэн бол яаж идгэж байсан бэ? Талаар бичвэл бас комент хэсэгт бичвэл маш сонирхолтой байх болно. Тэгж ярьснараа бас та нарын эго бас гоё идгэх боломж бололцоо нь бүрддэг юм а гэдгийг бас хэлмээр санагдчихлаа. За тэгээд энэ мэдээллийг сонсоод та бүхэн маань лайк, subscribe дараарай, комент хэсэг бичээрэй, бусдад түгээгээрэй. Тэгээд энэ сайхан сэдвээр ярих болсондоо маш их баяртай байна. За баярлалаа.